Батар дамжсан гамингийн шонд боссоор наснагцсан гинжээ. Баг ханга дүргийн цагт баглоо. Боссоор тасарч болдгийм байна. Йоо. Хүн тасалж чал зогсоогоо байж юм а чи. Гэвтэйч чамайг харахаас дургу үрж. Йоо энэ зургт мөхтас салтаац. Энэ дуугийн жоо жаглаа. Талуудын уулзалт хаалттай хаалганы цаанд боллоо. Ерөнхийлөгчийн хэвлийн албанаас мэдээлснээр бол талууд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна. Одоо үзэгч та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээлснээр Баг хангаа дүүргээс ерөнхийлөгчийн нэрээр нэгэн сонирхолтой захиа ирсэн байна. Тус захианд эрхэм хүндэт ерөнхийлөгчөө би Баг хангаа дүүргийн жирийн нэгэн оршин суугч Арлуу байна. Би таныг ерөнхийлөгчийн хуваар биш, жирийн нэгэн хүндэт хүний хувьд гэртээ урьж байна. Таныг би гэртээ авчирна гэж өөрийн найз ононтой авдар архиар мүрийдсэн тул та заавал хүрэлцэн ирнэ үү? Хэрвээ та ирэхгүй бол миний болон өөрийнхөө нэр хүндийг улс их оронд даяар гутаан гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал архиндаа биш, таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул та заавал хүрэлцэн ирнэ үү гэж бичсэн байна. Энэ захиаг ерөнхийлөгчийн тамгын газар анхааралд авчээ. Одоо эрхэм үзэгч та бүхэн спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Би яг сольж юм байна да. Хош Чи өдрөөс сэнсэн тасардаг болчаа. За чи над мөрийгөө гэж би өчтөр босоогоо тасарсан байна. Нэрээ босоогоо тасарч болдгийм байна. Хош тэр яа чи санжино чи тэр нэг харихуучс өдрөө санжино. За чи өдөр 15 жил цуг байгаа шүү. Яг 15 жил өдрөө болгоцсон харихуучсыг нэг өдрөө санжино. Яа чи нэг над томроо би чамаа одоо Монгол улсын ерөнхийлөгчийг гэртээ урьж чаддаг том гашуугаад сахиа өвчээд эргүүлээд ирсэн. Тэр гэж явуулсан хаашаа. Сая зургатаа чиний тухай ярьж Монгол даяараа шуугч байна. Мөр өөрөө захиа өвчгөд унд нэг оном ононгод миний нэрийг авдаршуулаад бадараад байх юм чи одоо. би тэгэхээр солиоргүй байж. Ирнэ гэж штэ таадуулсан. Чи тэгээд намайг хорихгүй яасан юм бэ? Би чамайг хорсон штэ. Агнуу битгий дагчсан санжин тэгээд тас. Тэгээ би гачгүйгээд Багангаа дүүргийн холбоор ороод захиагаа явуулсан байж штэ. Одоо ти яг ингэв минь. Сая зургатаар гарсан. За хэн дөрөв вэ? Яг нь мөнгө байхгүй. Үгүй мөнгө амт ирэх чам бас нэг чихэр жимс уусуудаа авъя л да. Яна одоо яна. Одоо би яана. Өшөө одоо яцхгоосод очирвадгүй чи ерөнхийлөгчгөөч ороод ирэх шүү гэлээрээ. Очирвата. Тэ очирвадгүй ороо. Багвантгаа байгаа штэ тэрийг мууч. Багвант гэж ерөнхийлөгч болсон юм уу? Би тэг Ямар байсан? Юу ямар гэж? Миний ирүүний сахыг орол дээр тавьсан дээр захалтай байсан. Мөнийггүй тэр хүний үйдгүү би гатагараагүй юм байгаа бүү мэд. Хүш тэгвэл сайхан билүү, хэвтэйхэн билүү, хэвтэйхэн билүү би санахгүй байна. Нэг үндэ шархан байсан шартай илтээ. Том битэй юм. Тэр биш үү? Оо. Тэгвэл биш ээ. Би өнгөрдөг наадмын нээлт үзэхэд жижигхэн цагаан нээлт юм байсан шүү. Тэгээд цагаан хэвэн дээр яваад ингээд цагаан хэсгийн дээр ингэж яваад сүүдэр нүртлэг намхан. Тэгээ нэг гоё үг хэлсээ. Би Монгол улсаа зөөдөл цэвлээд ингээд аюу гоё. Эдгээр чи одоо хаашаа 10 хоногийн зайтай солигдоод байт юм хаашаа. За айгуул дөрүүдээ ирэн шүү. Тэгээд толгой ирүүлсэн. Хай анаа. За манай инхээр манай аваа хэлээ одоо адандаа наадах чинь. Яхад ама амьсгаж явах юм. Чум харуулда хоттоо эднийхээ хөд хийн чи. Эдний аваа нь юу юм чи ой. Дугаас чи. Хөөе чи өө. Яа! Чи одоо бити хүүхд ууд зариг хуугаад байх уу? За хүүхдэд 40 гараа 50 үрж гон чи хүүхд байгаа тийм. Энд чинь надад нялах юм дөхөө. Яа мо шолом. За мо хаалсан дугаагараа. Хөөе чи одоо таяр арх хуугаад өөр ямар хийж байгаа юм? Эйчд байна. Ерөнхийлөгчийг өрдсөн байна. За харчи зүгээр. Хараараач. Хөөе би хөрөвдөө өсөх гээд өөрөөсөө мөнгө харамлаад нэг чихэдээ ээбэг чам зүүж чадахгүй нэг хоёр бөгдөө өнжүүлж явж байна. Наад бүхэл чарж явах гэсэн гоё юу? Чи зайлж байгаа. Авсан би чамаа салах шүү заа юу. Сал. Янчиг амар хайртай. Хогчин сайхан дүрсэн миний буруу юм уу? Хөөе би тэг ямар төрсөн авшаа? Энтэс юу нэрч чинь ой? Чи гамбар шарсан юм уу? Үхэд өнөхгүй байна уу? Үхэлтэй гамбар өнөрсөн. Нэр гамбар байсан. Авсан нэ. Чи баялаа. Хатны хөрсөн арчиж шүү чамаа зүгээр. Энтэс юу нэрч чинь? Давсан жаган байгаа. Нэр давсан юу чи яа санаа шүү ёо. Ой, шоломсаа. Юу гэдэг юм бэ чи?
Би чамд гоё шүүр авч өгнө. Тэгээд яах вэ? Бахангаар нисгүй юу? Шүүр нисэх юм уу? Нисэн штэ. Тэгвэл нисчүүтээ. Чи арайд энднэ. Манай шодмосыг нэг шодмос гэдэг яа гэж. Чи одоо салаач. Саднуудахгүй саднууд. Биш орцгоё. Ерөнхий ивэндийг хийх гачуурд гарден. X-Plus Production үзүүлж байна. Супер эйчди ханд шоу. Удааpat хотыг баян дагуулж байна. Соёлын төмөргөн өдөр бүр 19 цагаас утас 32 91 73 523 Супер H. За гавал бүүнэр явъя. Таныг агдаг гэдэг баха. Тийм байна. Ерөнхийлөгчийн тамгын газараас явж байна. Тэр би чам хэлээгүй эргүү минь. Ирсэн байж та барчин. Мөн үү? Таныг онон гэдэг баха. Мөн өөстөрөө эргэлэгч юм уу? Би яам шүү. Оног гэдэг. Танай эхнэрийн чинь инхрэ гэдэг. Сая энэчээс гарч явлаа. Ууza. Та энэчээс гарч явахгүй. Би агдуудаа уулзах хэрэгтэй. Оо намайг дээгүүр таньдаг болсон юм уу ёо? Би тасларч яагаад? Та энэчээс гарч явахгүй юу? Эргэлэгч намайг юу гэж юм? Онон манан сайн нүгэд буу болж юм нөө. Таныг өөрөө гарч чадахгүй бол бид нар хүч төрөмгийлэн гаргаж шүү. Үчи яагаад чи? Таваач. Агдуу. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Тэгээд сарын дараа таныг гэр чинь айлчилж ирэхээр бодсон. Тийм ээ би тэрэн дээр том алдаа хийчихээ. Би тэрэн дээр хүлцэн үчи би тэдэг уу юм аа. Би ерөнхийлөгчд яг гэж би боддог. Та Монгол улсын төрөөр тэр ядамгүйа ерөнхийлөгчөөр тоглоно гэсэн ойлголт байж болохгүй шүү. Таны бичсэн цагт чи ерөнхийлөгчд хүрсэн. Харин тийм ээ тэргээ буцаад аваад ураа тавьчих бол. Таны энэ байдлыг чинь холбооны мөрдөгт авчаа болоод манай тагнуулын газрынхан мэдэх юм бол таныг ирж байцсан. Улмаар та хэдэн жил хоригдож магадгүй гэдгийг танд хатуухан сануулъя. Би Тийм ээ. за ерөнхийлөгчийг оруулчих. Тав өгсөлчи. Энэ ажил зөвхөн Монгол улсын төлөвөө бас дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг танд дахин хэлье. Дэлхий. Тийм ээ тий. Ваа бахангаа агдлаа солиорлаа. Яа дэлхийг нэг сайт мая. Freedom. Одоогоос сарын дараа буюу ерөнхийлөгчийн ирэхэд ямар үйл ажиллагаа хөтөлбөр зохиогдохыг танд товчхон дурдж хэлье. Одоогоос сарын дараа буюу 6 сарын 10-ны өглөө 8 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос ерөнхийлөгч наашаа зүгэж гарна. Дулаахан уцлгээрээ. 10 цагт ерөнхийлөгч бахангаа дүүргээр орж ирнэ. Та сумын засаг дарга болон тамгын газрынхантай тосч явах ёстой шүү. Би байх хэрэг байна уу? Ерөнхийлөгч нам хараад энэ бахангаа алмастай юм байна гэхгүй. 11 цагт ерөнхийлөгч танаа гэр чинь айлчилж ирэх ёстой. Тэгвэл нэг ор сандал манд нэм тавья. Ганцаараа орж ирэхгүй байхаа тамгын газрын хүмүүс болон бусад хэвлэл мэдээллийнхэн бас дагаж орж ирнэ. Тэгвэл тэднийгээ бүгд дэвсгэр авгаарай. Бид нар хонохгүй байхаа. За. Өдөр 13 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахна өдрийн зоог барих ёстой. Надтай юу? Тийм ээ. Миний идэх хоолыг идэхгүй. Би чинь нан шим гэд гоймоо. Ерөнхийлөгч та хоёр тусгайлан бэлдсэн, хүнсний зүйлсээр хийсэн ресторан болон хоолоор дайдах ёстой. Yes. Япаг. Өдөр 14 цаг 30 минутанд ерөнхийлөгчтэй цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ёстой. За ахны ямар ч мөнгө төгрөг байхгүй шүү. Таны өөх бэлгийг чи бид нар уучлаад бэлдсэн байна. Тэгвэл ахтаныг бэлгэлчээрэй. Та биднийг сонсож байхгүй юу? За. Үдээс хойш 16 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахнаа саунд суун. Яг зөв. Манай энд орсууд эзлүүд гоё саав байдаг байхгүй. Том навчтай яалаа. Ерөнхийлөгчийг оролцоод ерөнхийлөг самаг ороод. Шараарэг байгаа. Хэрвээ ерөнхийлөгч үсэх юм бол та хоёр шараарэг ууж болох байхаа. Гэхдээ манай ерөнхийлөгч хэвчлэн сүү уудна шүү дээ. Уучлаарай. Чист сая яг нэрээ айгуу гоё боллоо. Тэгээд 18 цагт Давай би ажиллаж штэ. 18. Уучлаарай. 18 цаг баганга дүүргийн бүх ард иргэдтэй ерөнхийлөгч та хоёр уулзалт хийжсэн. Яа, манай баганга намайг хараад шууд шоуд. Агдуу. Та томотоо байхгүй бол хамгаалагч нар таныг яаж магадгүй шүү. За уучлаарай. Тэгээд үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөд 19 цаг гэхэд ерөнхийлөгч маань Улаанбаатар хот руу одоо та үдэж гаргах ёстой. За би тэгвэл одоо аян зам хийрүүл айлд мэдээдсэн жанаас юм бомб. Бид танаар тоглоогүй байхаа. Та ч гэсэн бидний битэд ажигнаарай. За. Тань бүгдийг ойлгосон бол энэ дээр гараа өсөж зовхгүй юу? Надад баал байдаг. Мэдээж танд ямар нэгний бал авах вэ? Бидэрт бол бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Зүгээр баа. Уучлаарай.
Яг өөрөө өгөхгүй залуу байж. Заримдаа хүнээрээ баймаар санагддээ шиг ууснараа. За ахаа тэгээд ойлгосон бол тийшээ ороод бэлтгэл ажиллаж болохгүй юу? Ёо! Чи ямар амар чангатай юм бэ? Яваа. Та томатоо авахгүй таныг яаж магадгүй шүү манайх. Би ч энэ баг хангаад байгаа л шүү дээ. Яа, хэцүү хүмүүс байх шүү, энэ үедээ сайн туулж ажиллахгүй болохгүй мэдээ гэрийнхэн тавилгын бүгдийн шинжлэх хэрэгтэй. Надад агуу байдаг нөхрийнхөө ус сахтын бүгдийг аваад нүүрэнд нь массаж ядуугай гаранд нь эдийг тослох сайн хийхгүй бол гар нь гэж төмрийн хуурай шиг юм харагдана. Айгуу бол ерөнхийдөө гарыг гинтэж магадгүй. Энэ тэрүүгээр таймер байр мэдээ садаг орчныг ч гэсэн бүтцийн хувьд өөрчлөлтөнд орно. Одооноос ажиллаа эхэлцгээ. Адуусаа өчтгөө. Та гэр оронтойгоо танилцсан баг дөө. За. Энэ манайх мөн үү? Энэ одоо манайд үлдэх үү? Таныг томотоо хүмүүс бид нар үлдээж магадгүй. Яа. Та наа ажигс уухгүй. Наа чин төрийн хяналтанд байгаа сандал 3-1 дээр нь суу. Бүхэл юм төр гэж. Ямар гоё юм бэ? Би хөрснөөс усаад очих. Болохгүй. Тэр ерөнхийлөгчийг ирэхэд бэлдсэн тусгаалan шинжилгээнд орсон хүнсний эд зүйлс байгаа. Таны уух зүйл, нойлын өрөөний хажуудлын харанхуй өрөөнд чихээстэй байгаа. Таа нойлын өрөөний хажуудлах бах. Яа. Алайцлаа. Танад усэндээ хамаагүй хурж болохгүй шүү. Наа чи төрийн хяналтанд байгаа ус баясаа гараараа үсийн янз 1455-аас сая 787 дахь үсийг босгоод урдын игнэний ус. Одоо яаж юм? Урдлын ус. Урдлын ус уу? Тийм ээ. Одоо боллоо. Одоо болсноо. Энэ 80 дахь ус ямар зөвөн байна. Наа чи төрийн хамгаалтайгаа шүү баг ордороо. Үичэний ажилладаг юу? Та нар арай миний сууны усыг авсан биш үү? Таныг унтж байхад бүх үсийг чинь хусцсан. Баярлалаа. Яаси бага сэрүүдэт дэси. Арай дэнчэм сүнэс сууж болдгоо. Яаглоо. Энэ аглуугийнх нүүц юм байж тээ. Ууштар минь найз аглуутай уулзсан. Хаана? Наш ороод ирч. Ич зогс. Аглуу хаавна. Би байна. Бити мэйдээ аглуу хаавна. Би Биш байна бити мэйдээ чи. Манаа бэ. Мумбай. Яг мумбай. За юу вэ? Чи ямар амар өөр болсон. Танах ёстой дасарч чи танаг ирдээ. Томото байвал өгнө гинэ. Ой бач. Хөш гадаастаа бүү юм болчих. Юу? Дагвар олонд харуул хамгаалт, гадаа битүү харуул хамгаалт. Хинийч оруулахгүй, хинийч гарахгүй. Намайг л оруулж гин, намайг л гаргаж гин. Яа, чи миний найз юм чинь. Нөгөө нэг 5 дүүцэн штэ. Тий. Тэр чи бүгдийг гараа аваа явцсан. Хаж. Мэдгүй оронд нь усаа өргөлөөр хийсэн уснаас орилж өгч гин. Усаа өргөлөөр голдныг мөөмө гаргасан. Гаргүй хүүхний баримгал байна ингээд. Тэр хүүхийг усанд орж байна. Яа. Гарын яц. Мэдгүй манайх авсан байгаа үз. Манайх нэр юм дискийг. Хөш нөгөө нэг ахмад гураарч юм байна штэ. Жамбал усан шанд гурав. Би манай гурав. Нөгөө гурав чи гасчаа бичиг өнөсөн суудсан. Шатад тоглоод тэрч өгч байна. Тоглож байгаа шат. Шатраач ойлгохгүй хажуугаар нь харуул хамгаалтын тоглоо гэдэг саад. Яа. Манай аюуг нэр үнэн засарч байна. Хөш нөгөө нэг дөрөв өрөвдмөр зэлбэн хоо штэ. Манай барь ари тэдний буутчихгүй. Буудаагүй хөргө бөөсөө хоолгүй яваад идэв. Нөгөө дөрөв чи усанд оруулсан штэ үсийг хиймдүүлсэн амар биш. Бүдэл юмуд байж байна. Монгол их цантаа дөрөв юм явж устгацсан. Хөдөг мэрсэн ч хин гэж яриад амар их цантаа болсон байна. Чи тэр дөрвийг дааж чаддаг үсээ янз. Тэгдэг байж. Нөгөө нэг хөргидөө нөгөө мужингэр штэ. Нэг олон гөлгөлцөн. Нэг олон мом болон дэвч зүлж. Тэ удлаа. Нэри. Хөш. Чи намайг яах гэж эсэж бодож байна? Яс. Ихнэртэй хогцсон. Одоо салъя. Тэмдэглээ. Би нэг шаг цадаг дулмаатай уулчаад ирээ. Чи төрч юу бисаа гэрээ авахгүй 2 цаг бодож төрлөж манай намста танихтийсг болчих нэрээ. Яа. Сайн байна Оо уу? сайн байна уу? Намайг одон чимэд гэдэг. Сайн байна уу? Би ерөнхийлөгчийн тамгын газраас явж байна. Чуулган байна. Яа. Би ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Миний ихнэрээ. Миний урд ихнэр яах юм? Өөрөө хиндэ. Оно. Уучлаарай. Би аглуутай ярьж байна гэж бодлоо. Оноо. Нөгөө шаг цадаг дулмаач шаг царгаа байж. Яасан? Хормог зүгээд үсээ засаад зүгээр маруулсан зардаг болчих. Намайг танихгүй. Чи энэ ерөнхийлөгч чи баймаа ачирмаар юм бэ? Чи арахгүй аглуу.
Ёор дээрээс дахиад бачаач арахгүй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон чимэг гэдэг. Аглаа. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Оо за. Ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрөө чи ихнэр болох ёстой. Оо юу? Миний ихнэрээ. Тийм. Оо за. Та битэрийг батлсан баталгаа энэ вэ? Ерөнхийлөгчийг явсны дараа 2 хоногийн дараа зуцсан. Та танилцж бодно. Яагаад надаас асуулгүй энэ бүгдийг хийж байгаа? Танаас асуух шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ? Би хэрвээ дургуцвал яг үз. Таны дургуцах хамаагүй л дээ. Би тэгвэл надад зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэг байгаа байна. Тэгвэл өөр хэн нэгэн аглыг энд авчирч болно. Надаас өөр аглаа байдаг. Байлгаж бодно. Яг л ерөнхийлөгч таныг хараагүй учраас. Тэгээ би хайч. Би жинхэнэ аглыг хайч. Жинхэнэ аглыг төрийг хараа хайцсны бодлогоор хаач байлгаж бодно доо. За ихнэр болоо бол ямар амир юм бэ? Тэгвэл өөрөө манад хоноод явах юм уу те? Би өглөө 8 дээрээ орой 5-д явах болно. За ингэж ажлыг додомдохгүй шүү та нар. Ихнэр л бол ихнэр байх хэрэгтэй биз дээ. Одон тийгээд гэр орон цэвэрлэх хуцан руу гагадлаа. Таач сармагчны тархитайгүй юм аа. Хош, аглуу бадарсан. Манай ихтрийг инхрийг аваа явуулсан сая. Хаашаа? Ерөнхийлөгч тамгын гадаас аваа явуулчлаа сая. Яагаад гэж? Би хэлээдсэн бохгүй хэрэггүй гадагш яад ингэж Монгол улсын ерөнхийлөгч захиа хэмжээд аглууг амьдрал сайжирсан юм чи хоёул амьдралаа сайжруулдаг. Америкийн ерөнхийлөгч захиа хэмжиж явуулсан байгаа үз. Сая явтаанаа арчаагүй хагуу аваач намайг ордоо явсан. Одоо чи гоо адандаа намаа яана. Чи аваагаа ингэ нэг шар хариг аваачаа тайвшруулах бодсон юм. Уудгүй шүү дээ. Юу вэ? Уучлаарай би ярианд чи орцчиж магадгүй. Миний удахад эмэгтэй хүнд арх барьж утсноос цэцэг барьж очвол ямар вэ? Цэцгүү. Ийгүү, иймийгүү. Бод хадууд нь ёстой хадууд нь. Чи намайг өхөр үнэ гэж одоо юугаар. Ямар ч зүйл явъя нөгөөдгөө. Зааглуу. Юуны өмнө би танаас зовх мэдээлэл авах нь зүгтэй болов гэж бодож байна. Та ямар ажил мэргэжлээ эрхэлдэг байсан бэ? Би мэрэгжлийн зураач байна л дээ. Оо маш гоё мэргэж. Тэгтээ мэрэгжлэр ажиллааг удаж байна. Урд нь их настай байсан уу? Нэг ч удаа ихнэр авч үзээгүй. Тэгтээ би өөрийнхөө хэмжээнд авгаа гэдэг үгийг тайлбарлаад үтцэн гэж боддгийг. Авсан хойно гай юу үгүй юу? Хадгал гэрхий гэдэг үгний довчлтыг мэдэх үү? Гэр гийгүүл. Ойлгох уу? Тэгвэл баг та нарыг чийдэн гэж үл болох юм. За тантай ч цэцэрэхэд байх шаардлага байхгүй юм шиг байна да. Би танд ерөнхийлөгчийг ирэхэд яаж өгтөж авах болоо? Хэрхэн харьцах? Дагалдан явах хүмүүстэй нь яаж бие авч явах талаар бяцхан хичээл заах болно. За. Яг 1 сарын дараа 6 сарын 10-ны өдөр 11 цагт ерөнхийлөгч танаа энэ хаалгаар орж ирэхэд та хаалганаас метр 50-ын зайн зогсоод эрхэм ерөнхийлөгч та манай гэрт зурчлах нь миний хувьд нэг төрлийн баталгаа юм гэж хэлэх ёстой. Ойлгов уу? За хаалга онгодоо. Эрхэм ерөнхийлөгч минь. Энэ удаа ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Ерөнхийлөгч. Энэ удаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Энэ удаа танай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар орж ирнэ. Ерөнхийлөгч эзэн орж ир. Одоо орж ирлээ. Эрхэм ерөнхийлөгч минь. Та өчөөхөн миний гэрийн хаалгаар багтаж ядан орж ирсэн танд үнэхээр Багтаж ядан гэсэн үг байхгүй. шоргож орж дэлгүүр таарвал Би тантай ерөөсө тоглоогүй шүү. эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт ирнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн баталгаа байлаа. Үнэхээр Хаяач юм бэ? дахиад ороод ирдээ. Энд чинь хийгээд ямар дасгал уу юу? Али? Намайг тэргэж би хэлээгүй шүү дээ тань. За уучлаарай. Ерөнхийлөгчийг тэрч болохгүй. Ойлголоо. Тэгж таныг ортуулахгүй. Ойлгоо. За орж ирлээ. Эрхэм хүндэт ерөнхийлөгч минь. Битээ ойр дээр гэж хэлсэн шүү. Та миний хэд орж ирнэ гэдэг бол Битээ ойр дээр гэж хэлсэн шүү. миний хувьд Битээ ойр дээр гэж хэлсгүй. нэр хүндийн Үе ямар хоноод явахгүй юм уу? Болич яах гэдэг вэ? Баргүй энэ хүч ажил хийхгүй. Яах вэ? За ойлголоо. Яа. Та нар одоо жоон хөвчлөлтөө байл та нэг л ингэсэн уцууд яваад ах. Орж ирж гин гэж бодоод ганцаараа сургуулт хий. Манай ерөнхийлөгч урдаа эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт орж Саяхта бадарсан. Инхэр ихтрийг авсан чинь амар ууртаа гарч ирэхдээ нөгөө цэцгийг чинь барьж чад өгсөн чинь амар өөр болдгоо шүү дээ. Гэнт нөгөө чи үнэрлээд нэг сонь хөдгөө хийжсэн өөс авчин. Манай инхэр өөс юм биш. инхэр Тэгс инээс инээд юм бэ.
сууч байгаа юм байна. Маш их явахтаа нөөцсөн байн бай өнөрлөөд миний цээжийг дэрж явж ясна. Хайрт минь хань минь гэж тэрэгч үгж байна. Амьдрал гэж юм байт юм уу? Ой. Аглуу. Би чамтай урд өмнө нь мараалгүй загин жис бол намайг уучлаарай. Ямаргүй гинэ. Мараалгүй гэдэг. Чээр байгаа биш үү? Уучлаарай. Мараалгүй гэхгүй да. Чихэндээ юу зүүчээ. Манай амбарны төлхөөрнөд. Манай он надад SN дайтай эм хийчихсэн. Оо за. Би чамайг нэг үнсчихөө. За тэгээд хацчваа. Вэ юу гэж. Аяа. Хотлаа. Бүх ямар зөөлөн хацтай. Би дараа ой хацар нь хогооч. Харин манай анкрын хөөрхий нээд гэж. Ой, уучлаарай өөрөө чи харсангүй. Манай аглан гэр бүлийн өнгөсөн. Би нэг баяртай цайсан дөрүүлээ манад ороод нэг ярьж суугаад танилцсан ямар уу? Үе харъя л та. Тэр ингээ хайраа маяг гэдэг болчиход байгаа юм да энэ одоо. Хай бид хоёрын араас ороод ир. Намайг тэрээч. Яа хайраа тэрээ. Энэ явдлаас хойш нэг сарын дараа. За. Би ч хөр тархалаад явах юм байна да. Хоол гүйцэд идэхгүй. Хоол ямар байна? Янзи чи ч үнэхээр мундаг тоглож юм аа. Би ч гайгүй хоол идэж шүү. Манай аав их гоё хоол идэх хүн байсан. Тийм үү? Ааваас сурч авсан юм их байна. Өө нэрээ. Бархуу. Чинзоо орж ир хоол идчих. Юу гэж тэ ажлын хийж байгаа юм чи. За. Хоол идчихээ. Орж ирэхгүй. Салиутай сар ингэж засаад баг тий. Нохож явсан ингээл морч явсан ингээл. Ажил шүү дээ. За бас тийм л байдаг бах та. Одоо би ч өндөг юм хэлэх үү? Тэгээ? Би ээжигээ гэртээ үрдсэн. Хизээ. Өчигдөр. Би ээжигээ уцаар яар. Манай ээж нь говь сүмөр амьд өчигдөр уцаар ирсэн. Тий. Тэгээ би ээжигээ яар. Ээжигээ манай төрийн тэргүүн хэрэгч гэсэн. Над итгэдэггүй. Чи согтуу байгаа мó гэд. Гүдээ ээжээ би. Тэгээ би бүр бархуугийн яриулж итгүүллээ. Тэгээ маргааш ирэх юм уу? Маргааш ирэх гинэ. Би тэр ээжиг та гоё дээлээ өмсөд ирээрээ. Бас төрийн тэргүүдээс зургийг авахулж ил та тийм ээ. Дурсгал. Тэнгүүдээ ээжигээ голдоо суужгаад хоёр хос ингээд Одно. Ерөнхийдөө чи бит хоёроос нэг масуул яах вэ? Аглуу. Одон чимгээ. Та хоёр бие биендээ хайртай юу гэж асуух яах вэ? Юу гэж тэгж асууж байна? Яа магадгүй асууж магадгүй шүү. Суухгүй. Асууж магадгүй. За аглуу. Чи одон чимд хайртай юм хайртай. Чи аглуу хайртай бол ерөнхийдөө чи хайртай. Аглуу чамд хайртай гэдэг юм шүү. Чи хайртай юм хайргүй юм. Гот. Нэр асууд би шууд би бол хайртай ерөнхийлөгчөө гэж хэл. Бас ингэвэл яах вэ? Аглуу одон чимгээ. Та хоёр энэ баг ханга дүүргийн хүн амыг өсгөх тал дээр ямар бодлого барьсан? За юу гэж тийм асуулт асууж идэггүй. Вэ манай ерөнхийлөгч нь залуу асууж магадгүй шүү дээ. За чи аглууд хэдэн хүүхэд гаргаж хээ. За хэдэн хүүхэд гаргаж хээ юм бэ? Аглууд чи хэдэн хүүхэд тоо. Ерөнхийлөгч би нэг 5 хүүхэд гэлзуулаач тэгээ. Баяр чи та ч харж байгаа шүү. Та нар ордын хаад идэлтэй. Аглуу. За юу вэ? За. Юу хотоос мэдээлэл ирсэн. Тэгээ чамд хэлэхгүй болохгүй. Энэ яагаад вэ гэхээр ерөнхийлөгч энэ удаагийн танаа дээрх айлчлалтанд төр хойшлогдсон гэсэн мэдээллийг бид нар сая авлаа. Гадаад дур маш чухал уулзалт болсон юм баха. Тэгээд сар агасын дараа танаа гэр чи айлчилж ирэх юм баха. Тэр бол хэвийн амьдралд орж болно гэсэн. Бид нар ч гэсэн ажлаасаа төр бууж болно гэсэн. Би хот орлоо. Одно буугараа за. За. Хот ороод тэгээд ээжигээ ирэнгүүд над руу ярьж байгаа уулзаарай за. За. Чи одоо хэвийн амьдралд орж ийн гэдээ эргээд ингэвэ. Болохгүй шүү мэдв. Ийм сайхан болчиход аа. За бүгдээрээ ажлаасаа бууцгаагаарай. За. Ингээд яваад өгч юм. За би ч явъя да. Боли аа. Та нар хүний засч авчаа тэгээд хаяад явах гэж юм. Би бодохдоо чиний амьдрал урдынхаас илүү гэрэл гэгээтэй болсон юм шүү. Тэгэлгүй яах вэ? Одно. Тэгтээ чи битэрийн хооронд салгаж болохгүй нэг юм байгаа үстэй. Тий. Энийг 2 хоногийн дараа цуцлах ёстой. Ерөнхийлөгч ирэхээр бол дахиад сэргийх болно. Хэрвээ би суцлуулахгүй гэвэл яах вэ? Чамаас асуухгүй дээ. Ийм л байх л та. Тэгтээ би ээжигээ гэртээ өрцөн байна шүү дээ.
Ээжтэй юу гэж хэлэх вэ? Ээж маань маргааш ирнэ. За би зав зав гаргаж байгаа. Нөгөөдөр ихэд ээжтэй чи ирж уулзсан. Нөгөөдөр үү? Тийм. Нөгөөдөр заавал ирэх үү? Арай л гол байна да. Ээж маргааш ирнэ шүү дээ. За тэгвэл маргааш. Yes! Би тэгвэл маргааш чамайг ирүүл. Миний ээжтэй яаж уулзах талаар хичээл зааж өгье. Тэгээрэй. Би маш сайн сур. Ээж хүн архиуха байсан. Би хүнтэй сус. Ээж би таныг өргөж баярлуулж жаргаж өдрөө ээж. 같이 시대가 잠보자